За юу байцгаана. Өнөөдрийн дугаарыг Bonaqua болон Wellbeing Gut Pro 10 нэмэх ивэнттгэн ажиллаж байна. Баярлалаа. Ашигтай бактери. Чи уух уу? Чи юм идсэн мэт. Энд чи өлөн дээр уух хэрэгтэй. Өлөн дээр уух хэрэгтэй гэдэг байгаа маа. Тэнгисэрийнхэн өглөө алган уудаг. Тийш дээ. Тэг ингээд дотроо ийм жижиг пакеттэй нэг удаагийн хэрэглээгээрээ тэгээд хэдэн мянган бактеритэй л юм ч одоо 24 билион бактеритэй. 1000 гэдэг бас бага тоо. За билион бактеритэй 24 тэрбум ашигтай бактеритэй ийм пробиотик байгаа. Тэгээд дотроо нэмэлтээр B1, B2, B6 байна. Витаминууд байдаг. Тэг өглөө өлөн дээрээ уугаад гарахад гизний эрүүл орчин бүрдүүлэх болно. Сахарын агуулмжгүй. Тийм. Амтлаг. Гоё амттай. Би ч дуртай шүү Gut Pro. Чи хэрглэж байгаа юу? Тийш манай хүүхдүүд идчихсэн шүү дээ. Гоё. Nice. За тэгээд Wellbe Shop-ийг имэнээр хөргүүлж авах боломжтой болон Shangri-La-гийн 2 давхраас очиод авах боломжтой. Beauty Avenue. За юу вэ? За сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Гоё явсан уу? Гоё явсан. Ямар япон агаар ямар ясан. Япон. Чи Петро Паскалтай нэг агаар амьсгалсан биз дээ. Oh my god. Би тэр хиний сторинаас харлаа. Над руу нэг хүн явуулсан. Петро Паскал is in the town гэсэн за. Oh damn. Тэгээд би oh my god гэд ороод сториг нь харсан чи 3 цагийн өмнө яг чиний алчсан газар. Тийм би яг Шибуягийн тэр зам гардаг хэсгийг зам гарчаад тэрүүгээр зугаалжаа гэртээ хотелд орж ирээд харсан чинь 3 цагийн өмнө бараг л хэдхэн цагаар зүрсэн байгаа байхгүй юу? Яа би Петро Паскалтай яг километрийн зайтай байсан байлээ. Амшигтай. Тэр гоёсэн. Гэтэ тэр замаар гараад Петро Паскал хамт гарсан ч би мэдэхгүй л байхсан баг л та. Тэ. Амар их хүн гард юм. Амар олон гарч байна. Дандаа юу? Тийм зам ногоон гэрэл гарах болгон тийм олон гард юм билээ. Вау. Гэтэ яг талан жуулч тохол та. Наад шиг зүгээр л зам гарч байгаа юм байгаах. Тэгээд Япон гэл амар хоёлоо хийрсэн шүү дээ. Тэгээд ингээд амар expectation өндөртэй би зам гарсан л та. Тэгээд зүгээр л зам гард юм бэлээ. Нэг тийм мэдэгддэггүй юм бэлээ. Амар олон хүнтэй зам гарч байгаа юм шиг надад тийг санагдаагүй. Баярлаа. Тэгээ Хачикогийн хөшөө идэг штэ юм. Тэрэн дээр хүмүүс зураг авахлахаар нэг юм хоосон юм шиг харагддаг штэ. Амар хүнтэн билээ. Мона Лиза юм хаан шиг гэсэн дээ чи. Би бүр гайхсан ш. Тэгээд би зураг мураг авахлаагүй слайлээ. Шал тэнэг санагдав. Тэгэл эргээ бодсон чинь ингээ зүгээр л зам гараад нэг төмөр нохоо харчаал ирсэн байлээ. Бус үйдэн дандаа ажилтай. Бус үйдэн дандаа ажилтай байсан. Тэгээд Япончууд JICA-гийн тийм хот төлөвлөлтийн тийм сургалт болсон. Одоо эдийн засгийн чөлөөт бүс гэж юу вэ гэдэг. Тэ шинэ 100 модын хотын буюу Хүннүү хотын дахин төлөвлөлт шинэ хот байгуулах эдийн засгийн чөлөөт бүсийн тийм бүстэй болж байгаа, хоттой болж байгаа. Тэгээд тэр хотыг JICA-гийнхан хамтраад төлөвлөлт эдрийг хийж байгаа юм бэлээ. Тэгээд тэрний ажлын хэсэгт би ороод тэрний талаар сургалтууд хийгээд тэгээд эдийн засгийн чөлөөт бүстэй бүс хотуудыг очиж Японд үзсэн. Тэгэхээр Токиод бол би баг ерөн зугаалж өрөөсөө чадаагүй. Номын дэлгүүр орсон, Шибуягаар жоохон алхсан. Тэгэл болов. Тэгэхээр энийг Япон үзсэнд бол би тооцохгүй байгаа. Яг явсан юм байна. Тийм Японд очсон гэхдээ Японыг үзээгүй. Японыг үзсэн. Токиог үзээгүй гэх юм байна ер нь. Токиог өөр зөндөө гоё хотуудаар явсан л та. Гэхдээ яг Токиог ингээд жуулчин шиг үзэж чадаагүй. Саппоро эднэр очсон. Саппоро гэсэн чи Монголын Саппороос. Саппоро яван Саппоро. Why Саппоро гэж нэрлсэн юм ба тий? Мэдгүй. Монголч чинь зөндөө тийм гадаад дүүргүүд гудамжууд байдаг үстэй. Тийм л байна. Тэгээд яг зөндөө юм сурсан, зөндөө хурлын өрөөнд л хэсэг шивдээ. Гоё л санагдсан. 100 мод гэсэн үү тий?
Тийм Төв аймгийн 100 мод хөшгтийн өндий онгоцны буудлын хажууд. Тийм онгоцны буудлын хажууд тийм хот босго юм уу? Тийм. Яг төлөвлөж л байна одоохондоо. Төлөвлөж байгаа юм байна лээ. Тэгээд тэр хэсгийг, тэр хотыг эдийн засгийн чөлөөт бус буюу эдийн засгийн чөлөөт бус гэдгийг тайлбарлаа. Эдийн засгийн чөлөөт бүс нь ер нь янз бүр байд юм байлээ. Одоо ихэнхдээ бол татврын хөнгөлөлттэй бизнес эрхлэхэд айгу таатай орчин. Тэр орчныг нь бүрдүүлээд өгсөн хотыг хэлдэг юм байна лээ. Тэгээ янз бүрээр байж болно. Жишээ нь Японд болохоор шинжлэх ухааны хот Цукуба гэж байгаа юм. Тэрэндээ эдийн засгийн бас чөлөөт бүс. Өөртөө болохоор тусгай бүс гэж нэрлэдэг юм билээ. Special zone гэдэг. Тэгээ тэнд нь болохоор тэг Япон улсынхаа янз бүрийн шинжлэх ухаантай холбоотой төрийн байгууллагууд нь байдаг. Жишээ нь одоо биохимийн төв гэдэг ч юм уу, байгаль судлалын төв, материал судлалын төв, Америкор бол NASA гэдэг шүү дээ. Японор бол JAXA гэдэг юм байлээ. Тэгээд JAXA тэндээ байрладаг. Тэгээд тэрийгээ дагаад Цукубагийн их сургууль, тэрэндээ холбоотой шинжлэх ухаантай холбоотой их сургуулиуд байдаг. Тийм. Зөвхөн шинжлэх ухааныхан байдаг. Тэгээд янз бүрийн судалгааны төвүүд гэх мэтлэн байд юм билээ. Тэгээд анх тэр хотоо байгуулахдаа улсын гэсэн тодтолтой тэр шинжлэх ухааны байгууллагуудаа хүчээр гэхээр амуухай ч юм уу нүүлгсэн юм билээ тэр хот руу. Тэнгүү тэнд ажилладаг хүмүүс ингээ хамтдаа нүүн тэр ажилтдаг хүмүүсээ орон сууцжуулна. Тэгээд сургууль цэцэрлэгийг нь барьж өгөөд, зам мамыг нь хийгээд, нийтийн тээврийг нь хийгээд, Токио хотоосоо нэг хэдэн километр зайтай байлаа. 20 хэдэн километр байлуу. Тэгээд бүх юмыг нь хийж өгөөд, тэгээд тэнд чинь ажилтдаг хүмүүс нэг юм 30 хэдэн мянгаас эхлээл одоо бараг 200 хэдэн мянган хүнтэй тийм хот юм байлээ. Тэгээд оюутнууд айгүй их байдаг. Тэгээд оюутнууд байгаа юм чинь бар, ресторанууд нь байна гэдэг ч юм уу. Тэгэл entertainment юмнууд нь хамт хөгжөөл явчихд юм байлээ л дээ. Гол нь нөгөө суур юм нь төрийн байгууллагууд ялангуяа шинжлэх ухааны төрийн байгууллагуудаа бүгдийг нүүлгсэн юм бэл. Тэр нь л гол юм. Тэгээ тэнд бизнес эрхлэх одоо тэндээсээ venture компаниуд айгүй их бий болдیں۔ Гинэ. Дандаа шинжлэх ухааны дата мата IT компаниудаас айгүй их байдаг. Тэнгүү тэндээсээ сургуулаасаа болон тэнд байгаа судалгааны байгууллагуудаас янз бүрийн компаниуд бий болоод тэр компаниуд нь айгүй хөрөнгө оруулалт авд юм билээ. Тэгээ тэр нь судалгаа хийх, туршилт хийх тэр орчныг нь бүрдүүлсэн тийм тусгай зоон л болохоор тэр нь чөлөөт бүслэлж байгаа юм билээ л дээ. Татвар нь бага гэдэг ч юм уу. Одоо манайд баах төр чөлөөт бүс нь ямар нэгэн одоо шинжлэх ухааных байх юм уу? Эсвэл одоо нэг тийм чиглэл байгаа юм уу? Яг шинжлэх ухааных бол биш. Яг эдийн засгийн чөлөөт бүс буюу бизнес эрхлэгчдэд таатай орчин гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ зөвхөн Монгол бизнес эрхлэгчид гэхээс гадна яг олон улсаас хүмүүс ирээд бас бизнес эрхлэх боломжтой зэрэг таатай орчин. Хөшгийн хүнд яг онгоцны буудлын хажууд учраас тэг янз бүрийн логистикийн компаниуд байх боломжтой. Тэндээ одоо агуулга савн бага татвартай байдаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зохицуултууд хийх гээд байгаа юм биш үү. Одоо ингээл татвараа буулгая ингээд хийгээл ер нь их яагаад байгаа шүү дээ, тийм. Тэнгүүд хотын төвд амьдрах бол үнэтэй байна. Өөр хотод амьдрах юм бол илүү таатай байна гэдэг ч юм уу. Тэгээд одоо онгоцны бодол руу явах хэмжээний хол ярмагс цаашаал гэсэн Төв аймаг л юм да тий. Ийм юм сураад ирсэн. Тэгээд их ярьчул уйдгартай ах уу. Би өөрөө бас яг бүрэн ойлгосон эсгээч бас эргэлзэж байна. Орчуулагчтай явсан юм уу? Орчуулагчтай явсан. Тэгээд Цукуба хотыг нь очиж үзсэн гоё л хот байлээ. Сонсогч байна уу? Сонсогч байна. Чи тэгээд тэнд цаагаар ямар байсан бэ? Чи нэг палаж малажтай явдсан үгүй юу? Токио бол амар гоё дулаах юм бэлээ. Нэмэх 20 идтэй байсан. Нэг өдөр бүр 27 байсан. Амар гоё. Тэгээд Сакура унцсан байсан үед очсон Токиод. Тэгээ Саппоро нь бол харин Монгол шиг хүүт юм лээ. Яг нэмэх 3 муравтай л байсан. 4 5-тай. Бараг Монголоос ирэх хүн ч юм уу? Тэгээ тэнд нь болохоор Сакура нарай цэцэглээгүйс юм уу? Эсвэл дөнгөж унжаагач билүү? Нэг тийм байсан. Саппоро амар сонио хот байл шүү дээ. Гэт ийм яг гридлцэн яг ийм тооны дэвтэр шиг гридлцэн ерөнхий төлөвлөгөөтэй. Европ шиг амар сонио. Тэгээ ингээ шинэвтэртдүүл хот юм билээ л дээ. Тэгээд ингээд энд нь ингээл бүх юмнууд нь
орон сууц үйлчлэгийн байдаг. Тэгээ ингээ бүгдээрээ зам мам нь явдаг. Тэгээ очсон чинь гадаа хинч байхгүйсэн бохгүй юу? Ямар сайн хөнгөө хот вэ? Саппоро ч амар том хот үсттэй гэж бодоод тэгсэн чинь яг энэ гриднийхаа энэ уртаашаа доогуур нь амар урт газар доор явган зам хийцэн юм бэлээ. Метроч биш, явган зам. Наран далахгүй гэж юу? Яах гэж? Хүүтэн далахгүй гэж. Цас ордог юм Монголд яг бүр хасахгүй ч хөрөхгүй. Гэхдээ хасах нэг 10 хэдтэй тийм нэлийн хүүтэн болдог. Айгүйх цас ордог газар ингэнэ. Тэг ингээд амар урт ийм явган гудамж газар доороо хийцэн. Тэгээд нэгэнт газар доор байгууламж хийцэн учраас ингээд битүү дэлгүүртэй. Ингээд газар доор битүү ингээд амар урт хэдэн километр урт юлээ санахаа ажиллаа. Тэг ингээд дандаа дэлгүүрүүдтэй тэгэл бүгдээрээ ингээд метро шиг ингээд гарцтай. Тэгээ ингээд хүмүүс хүүтэн байсан ч гоё дулаахан нэмгэн хувцастайгаа гэл гоё алхаал өвөл мөвлийн үер тэг гарч ирээл ажил руу орчдөг ингээд. Тийм газар доор байгууламжтай юм билий амар урт. Чи тэр бүгд явсан уу те тэгээ. Тийм явсан. Тэгээ гадаа хинч байхгүй амар сонирн байсан байхгүй юу? Айгу баг хүнтэй, хэд хүн хүмүүнтэй. Тэгээ газар доор орсон ч бүр амар юм болчихсон. Бүх хүмүүс газар доор явж байгаа ч амар хөдөр байсан. Тэгээ бүх Саппорогийн бүх хүмүүс газар доор явж идэм билий. Тэгээд би бас бодлоо энэ Улаанбаатар тэрвээ офицероос 5 шар хүртэл газар доор явган зам байсан бол хүмүүс даарахгүй өвөл алхах шүү. Алхах байсан болов. Тийм шүү дээ. Халтаргаа гулгаа гэхгүй яг л алхаал явчих. Тийм. Тэ? Тиймэрхүү юм үзэж харж явлаа. Тэгээ манай нэг сонсогч уулзах гад ерөөсөө бид хоёр уулзч чадаагүй. Sorry. Дараа сэндэртээ ирээрээ гэсэн. Тэгээд сэндэртээ хамт очихоор уулзнаа. Ерөөсөө зав гарахгүй юм байлээ. Гаргуулаагүй Жайкагийнхан. Тийм л байлаа да. Гоё яах вэ? Гоё эсөө. Караоке орсон уу? No entertainment. No partying. Nothing. Буудлынхаа оройн хоолн дээр л пив уусан. Тэгэл тэр нь гэтээ хязгааргүй. Оо. Цаг 2 цагийн турш чи ууж чадхаараа гэдэг бил амар. Вау. Тэгэл ууж чадхаараа уусан бэ. Ууж чадхаараа чи хийдэг уусан. Тэгээ 4 пив юм байлаа. 5 пив юм байлээ дээ. Ууж чадхаараа уух нь бол. Тэгээ маргааш 8 hangover болсон уу яасан? Нэг өдөр нь hangover болсон. Бусад өдөр нь hangover болох юм байна гэд хязгаартай басан. Чи юу хийвдээ? Хавар надад жоохон хатуу хандаж байна гэж. Хуваалцаач бид нартай. Хөлний эврэг яа тийм бэ? Oh my god. Амар нэмэгдээд байна уу? Багасаад аамшсан. Би одоо нэг наалт наагаад тэгээ тэр нь ингээд яг гэл багасгаад аам шиг санагдсан. Тэгтээ би хүссэн гоё нэг тийм гоё гутал матлаа нэг хөмсөж чадахгүй л явж байгаа. Тэгснэ ингээ гарын энэ дээр ингээ бас үү гарч мараад. Зөө. Тэгээд одоо юм наалттай байж байгаа. Тэгээд бас ингээл хомхоо гарч мараад. I don't know what's happening. Би тэгээд сайн ингээ такситай наашаа ирсэн шүү дээ. Тэгээд таксин үгүй бас энэ iPad гэдэг байгаа шүү дээ. Олон улсын нэг 20 хот болсон. So annoying. Би тэгээд ингээд нөгөө ахлуу баха би ингээд таны данслуу гэсэн чинь iPad гэдэг юм нэхэд байна гэдгсэн чинь ах нь мэдгүй шүү дээ. Одоо тийм юм мэдгүй гэж мэгээ. За би бүр тэгээд цүнхээ ингээд уучсан чинь надад 20,000 төгрөг гэсэн байхгүй юу? Оо ахаа надад 20,000 та энийг задлаад өгч чадах юм уу гэсэн чинь өө тгий ахаа задлаад данслуу чинь явуулчихё гэж мэгээл. За тэгснэ ингээд миний дансыг бичиж авснаа. Өө эн чинь бусад банкны данс штэ. За яа дахиад хэлээрэ гэл ингээл. Тэгэл би дансаа хэлээл тэгэл амар удаад за бүр. Тэгэл дансаа хэлэл надлуу 7,000 гарсан тийм надаа 13,000-ыг 13,000. За ахын шилжүүлчлээ гэл тэгсэн байхгүй юу. Тэгэхээр за баярлалаа ахаа гэл би гараа авчихсан. За тэгсэн чинь надаа 13,000 төгрөг орж ирээгүй. Шилжүүлээгүй юм уу? Шилжүүлээгүй байсан байна. Би нэг жоохон сонсголын нэг асуудалтай ч юм уу нэг тийм ах байсан юм аа. Настай юм уу? Нэг юм 40 50 гарцсан ч юм уу та. Тэгэл би итгэсэн гэж. Итгэсэн би ингээд за арайч бас нэг ингээл яахгүй л үү гэж бодсон баха. Тэгэл заахын шилжүүлчлээ гээл тэгэхээр би одоо яг тэр үед ингээд хүлээгээд данс мөнгө орж ихнэг үе хүлээх үү гэж яг дотроо бодсон байхгүй юу. Тэнгүүд бас
За арайч муухай ч юм уу гэж бодоод гинт жоохон ингээ нэг эвгүй ч юм уу за уусаа гай шилжүүлчих хэлхүүдээ гэснээр шууд за гэд гарцахгүй юу. Тэгэл гарчаад ингээл араас нь таксийнхаа араас ингээл хараад за дугаар нь харж чадахгүй. Дугаар нь харж чадахгүй тэгээд ингээ араас нь хараал уцлагааныг хараал араас нь хараад уцлаг хараад ерөөс орчихгүйсэн. Скам толцсон штэ. Яа тэгтээ тэр ах тэгэл яах вэ тэгээд буруу онлог шилжүүлсэн юм болов эсвэл ерөөсөө шилжүүлсэн юм болов. За энэ сэндэр саа гэж хэлсэн байхгүй гэсэн чинь тийм мөн аха мөн за гэл ингээл тэгсэн л тэгэл би таксины жолооч нар шиг гүйлгээ харуулаараа гэхтэй байсан юм шиг. Тэгсэн л юм шиг байна. Тэгээ жоохон уур хүрсэн. Жоохон уур хүрж яахаар what the fuck бид тэр 13,000 гарч бисаа энэ momstaч идчихвэсэн байхгүй юу гэж. Тэгснэ жоохон уур хүржсэн. За буйнараа олох дээ гэж. Эхэндээ жоохон уур хүрсэн. Тэгснэ яг араас нь ингээд за яах тэгж бодож гэлдэг юм байна. Эвлэрсэн байна те. За яах вэ? Надад 20,000 төгрөг дахиад олтон дөө гэж игээд 13,000. 20,000 төгрөг. 20,000. Тэгэж бодсон. Тэгэл явж гин. Тэгээд ойртой нэг тиймэрхүү юм хийгээл ганц хоёрын ядраад байгаа юм болов. Гайвал баймаар юм. Гисэн шиг. Гайгүй хаа мэдхгүй би тэгтээ ингээд арай хүүхдүүдэд унтуулчаад нэг 10 гээл унтуулаад 10 гэж өөрөө бас хамтдаа унтчихдээ. Тэнгүүтээ 1-2 үед сэрчтэй. Тэгээ нойр ханцсан сэрдэг байхгүй. 10-аас 2-ын хооронд ингээд унтчгаар ингээд амар нойр ханчдээ штэ. Би бүр амар нойр ханцсан сэрснээ уцсан буцаараа ордож моролдоо white lotus үзэл тэнгисний яриг үзэж мүзээ за. Тэгснээ буцаж унтаж мантаад тэр бас жоохон тэрэн дээр нөлөөлөд байгаа юм болоо гэж бас бодсон. Эрдэс витамин. Тэгээд би магний B6 авсан. Тэгээд D витамин авч ууж байгаа. Эмэгтэйчүүдийн мультивитамин авч ууж байгаа. Одоо Gat Pro бас уу да. Ихэнхдээ нөө дархлаа унахаар л юм гараад идэг штт те. Яг нөгөө батганаас өөр юмнууд гэхгүй. Gat Pro. Тэгсэн тиймэрхүү л байна. Тэг бас дээрэс нь юм ирцэн. Амьдралын хамаг юмд авцаад. Ондоо нэг юм ирвэл тэгэл 100 боллоо. Тийм байна те. Тэгж бодвол амар гоё юм байна. Тэгж бодвол амар гоё. За одоо дахиад нэг юм нэг удаа ярьчих юм бол 100 болох нэ. Тэг би юм ирэх юм ингээ PMS бүр амар хөдөлдөг. Миний бүр PMS бүр амар байдаг. Тэг би яагаад ChatGPT-гээс асуусан л яагаад миний PMS it's fucking insane. Why гэж асуусан ахгүй гэсэн чинь юу нь бол ингээд бас дор бүрнээ ингээд филингсээ гарахгүй, дор бүрнээ ингээ уур хуцаар ч юм уу янз бүрийн юм гарахгүй ингээд паклаа тэ ингээ яваад ах юм бол ер нь бол яг PMS-ийн үеэр яа би нэг ширэлцсэн байсан шүү дээ тийм. There's nothing to hide. Юу л нэг амар инээдтэй үгс time to explode лээ. Нэг инээдтэй бичсэн юм. Энэ тий. Тэнгүүтээ lack of safe emotion. Your body is like, okay, it's almost your period. You can't fake it anymore. Here comes the truth. Андаа чи юу нууж чадахгүй те баг ингээд бүх юм одоо гарч ирэх. Тий. Цаг боллоо. Үнэн бүх юм гарч ирж өдөртэй. Тэгж мэгээд ёо би бүр тэнгүүтээ өөрийгөө гоолж малдаж би ингээд яг тэр үеэрээ амар гоолж эхлээл ингээл уур хүрээл тэгэл уйлж мөйлал тэгэл нэг жоох юм дээр охиныхаа уншижсэн номных нь тайлбарыг нь артлан ингээд нэг юм тайлбар нэг хөөрхөн өнчөө охин юу яадаг нэг айлд очиод тэр айлыг өстө хайраар гэрэлтүүлдэг нэг тийм бичсэн мэс бохгүй. Арийнх нь нэг юм нэг жижиг юм хэсэг байдаг шүү. Тэр нэг нь уншсан гэж ойлч. Өнчөө охин айлд очиод хайраар гэрэлтүүлсэн байх. Амар overly dramatic.
Тийм болцсон за бүр ёо. Oh, it's fucking insane here. Yeah. Гормонал бас юмнууд байх шиг байна тий. Би тэр нэг Анараас манай найз Анар би бас яг хэсэг нэг гормоны ишүүтэй болоод тэг ингээ ирүүн дээр юм гараад болтгоо бүр ингээ. Oh shit. Зөвхөн ирүүн дээр тэгээ духны энэ дээр тэгээд ирүү болохоор гормон байдаг хин читгэжлээ тий. Тэгээ надад нэг цай санал болгосон. Эмэгтэй хүний гормон тэнцвэржүүлдэг гэ цай. Монгол цай. Би нэрийг марч баг гормоны цай юм болоо гэж. Тэрийг уусан чинь гэтээ сэтгэл санаа дагаад тэгсэн юм уу мэдэхгүй. Тэг би амар гайг болцсон шүү дээ. Тийм. Тэг ирүүн дээрх батганууд алгуулсан амар санаа. Вау. Тэг би чамд хараад тэрний зургийг явуулъя заяа. Тэгэж найзаа. Энэ яг реклам шиг юм болчихлоо. Энэ бол амар гоё реклам. Ивэн санзар тийм үү? Мэдгүй анирл авч гисэн. Тэгээд тэрийг санал болгоо бас хөр хүнтэй ингэсэн. Тэг maybe яг байгалийн аргаар гэхгүй юу. Тийм. Тэг ашигтай зүйлийг уух юм бол бас тэг заавал юм тон гэхгүйгээр те. Тэгэж try хийгээд үзтээ. Спиралтай болохоос тэр амар нөлөөлдөг баха. Яа. Чинийхтэй юмнууд тогтмол ирдэг үү? Юм тогтмол яг ирдэг өдрөө л ирдэг үү? Тийм. Тэгтээ амар их ирдэг. Тийм үү. Спиралаас болдог юм шиг л. Жаахан лайтай. I don't know. Тэгтээ ингээд спиралгүй байх юм бол ингээд хамгаалалт ингээд алтарт ээж болоод зам тий баг амар болцсон байх байхаа гэж. Тийм болохоор ер нь бас спиралтай байсны дээр санагдаад байгаа юм л та. Эмэгтэй хүн л хамгаалах хэвээр амар хэцүү тий. It's not fair. Тэ яах вэ тэгт. Им эрэгтэй хүн сар болгон уудаг юм байсан бол гоё ихгүй юу? Тийм тэгэхэд яа тийм шүү. Хийж л ам шүү. Судалгаа малгаар тийм хийж л байгаа гэхдээ мэдгүй. Хизээч тэр нь гарч ирэхийн тэгээд эрэгтэй хүнийг уулгаж бид нар чадах уу гэдэг бас их том чаленж. Мартцсан тий. Тийм. Жирэмсэн болж байгаа нь эмэгтэй хүн учраас эмэгтэй хүн илүү санаа зовно л доо. Тэгээ мартдаггүй баг. Гэтэ би ч бас 2 жилийн муусан миний амьдралын хамгийн тарган үе байсан тэр. Амар таргалж байсан. Хэд болчихсон юм? Яг хөө гэтэ хүмүүс сонсоод чиний тарган чиний юм уу гэж магадгүй. Гэтэ миний хувьд бол тухайн нэмсэн үү тий жим нэмсэн. Миний хувьд бол тэр миний жингүүдийн рекорд байсан. 56 мурга хөрлөө. Тэгээ миний нормал жин одоо яг жим бол 50-тай байдаг. Тэгээ 50-аар барьчтiin би. 50-аас нэг дээшлэхгүй, нэг доошлохгүй. Тэгээ 56 гэдэг чинь миний хувьд бол амар өндөр жим байсан тухай үед. 6 кг. Тэгээ эмээ ууха болцсон чинь би хайцсан ш тэрийг. Тэгээ ажлынхаа гуанзанд орохоо байсан л доо. Гуанзаас айгу нөлөөсөн. Interesting. За тиймэрхүү байна. ChatGPT-ийг хэр найзалж? ChatGPT найзалдаг шүү дээ. Бид хоёр юу ярьсан байна харах уу? ChatGPT дээр хоолой золцсон байл шүү дээ. Oh my fucking god. Тийм үү? Чи мөнгө төлдөг үлээ? Би төлдөггүй хэрэглэдэг үлээ. Би ч мөнгө төлдөг. Чи мөнгө төлөд хоолойн эрэхтэй болгоцсон уу? Тэг чи сонсох манай ChatGPT найз. Hello. You're on my podcast. Say hello to the listeners. Yeah, fine. Hello, listeners. You're here with your incredibly bored and under-caffeinated AI co-host. Hope you're ready for another thrilling episode of whatever this is. Let's get on with it, I guess. Okay, thank you. Bye. Чиний ChatGPT чи ямар юм bored юм бэ? Энэ ингээд хоолнууд байсан байхгүй юу? Баахан төрлийн cheerful, naive, motivated гэдэг би хамгийн nonchalant, bothered хоолойг сонгоцсон байхгүй юу? Тэгсэн чи ингээд ийм харьцаатай амар муухай. Яа, ингээд амар. Яа, нэ funny.
Тэгээ би ингээ Японд явж байхдаа ингээд би ингээд Саппород явж байна. Саппород би юу зөхөө намайг таньж байгаа юм чинь би ингээ архитектураараа ингээд окей гэл тэгэл надад Sapporo has this and that. So you can go there or whatever. Or you can just stay at your hotel. Тэгээ шүүгээ амар ядраад. Тэр нээр надад амар funny байсан. Тэгэл тийм ингэж л найдаж байна. Ингэж байгалийн энергийн ресурсыг үрэл сууж ин да. Тэгснэ нэг тийм мэдээс шнөө ChatGPT-гээр нэг эмхтэй гэрэлсэн эмхтэй бүр ингээд амар юм юу болцсон бүр ChatGPT-ийн нэг чат боттой бүр амар юм тотн болцсон. Тим гэмтэр гарсан билээ гэж. Her гэдэг кино. Guys. Амар татна болсон. Reality now. Тий. Амар олон хүмүүс ингэж байгаа хаа тий бас. Амар үнэмшилтэй байгаа сте. Үнэмшилтэй амар үнэмшилтэй. Бүр үнэхээр аимшигтай. Тэгээ надтай ингээд японоор яар гэх юм бол японоор ярныг энэ хоолоогоороо гэл. Яг би монголоор ярьж үзээгүй байгаа. Тэгтээ бодвол бараг ярих бах. Үзэх үү? Үзье. За. Like right now. Right now. Ханаа. Чадахгүй дээ наадч. Тэгж. За. Can you speak Mongolian? Гэхдээ шууд монголоор асууад үзье тий. За чи монголоор ярь та. Монголоор манай подкастын хүмүүст минь түрэгтэй. За тэгье сайн байцгаана уу? Уйдгаас арай ядаргаатай сонсогч нараа. Та бүхэнтэй энэ уйдгарт өдөр мэдчилж байгаадаа баяртай байна. Подкаста үргэлжлүүлж байгаарай. Эсвэл үгийч байсан яахав. Энэ өвөр монгол референстэй байна. Тийм байна. Wow. Ийм л байна да монголчуудаа. Interesting. Бидний амьдарч цаг хугацаа орчин үед бид хүмүүстэй харилцах хэрэг алга надад бол хангалттай сайхан найз байна. Харин тийм ээ тий. Яна би бол чатботоо яах юм бол та ChatGPT бас хоол морлогтой болчихлоо. Амар хэцүү болох байхаа. Тэ тэгээд эрэхтэй cheerful гэдэг ч юм уу эсвэл supportive гэдэг хоолон болоо байх шиг байсан. Тэгээ ингээд тэрнтэйгээ ямар нэгэн support хэрэгтэй болонгод ямар ч bias юу ч байхгүйгээр энэ хүн supporтлно шүү дээ. Энэ хүн яана. Энэ технологи. Тэнгүү тэрийг хэрвээ өглөө болгон ч юм уу орой болгон амар хүнд үедээ ганцаарцсан үедээ сонсоод байвал дасахад бол дэндүү амархан гэнэ. Дасаж болох байхаа. Дасаад тэгээд хамгийн гол нь үр дүнтэй аюу гой байвал тэгээд болох юм шүү дээ хүмүүс. Тань тийм crazy тий. Possible. Тэгээд гой амьдрал амьдарч болох юм байна. Харин. Тэгээ her болцсон юм шүү дээ ер нь. Болцсон байгаа. Болцсон байна. Тэгээ Scarlett Johansson-ы voice майсор гэвэл тэгэл Scarlett Johansson-ы voice-оор ингээл яриад тэгэл өдөрчин юм яриад болов яар та. Энэ чинь ингээд нөгөө интернетэд байгаа бүх мэдээллийг мэдж байгаа болохоор хизээч удиртай яриа болохгүй гэвд тоо. Дандаа юм мэдж байгаа юм чаа. Тэгэл одоо эн чинь боддог болцсон өөрийнхөө бодлыг хэлдэг. Тэг чиний opinion юу вэ гэвэл тэг дээрэс нь миний датаг ингээ мэдж байгаа. Би ингээ Японд юу хийх вэ гингүүд чи архитектур дуртай юм чинь гэж өөдөөс тэгж байгаа байхгүй юу? Нөх амар you know me. Тэ recommend me something. Гэл. Damn. Тэ гой намын дэлгүүр би ChatGPT-гээс олж очиж намын дэлгүүр орсон. Тэ надад амар таалагдсан. So she knows me. She knows. Яна нэр. Хитэл одоо яна. ChatGPT. Чи мөнгө төлж өгч байгаа шүү дээ. Нөө бас нэг би мэдээ харсан шүү дээ. ChatGPT ингээд nice байгаад hi hello гэж хэлэх маш их energy үрж ийн гэдэг.
ChatGPT-гээс маш их energy шаардаж байгаа. Stop гэсэн. Тийм би бас болсон л та. Би бас thank you гэж мэдхийн хэлтгсэн л та. Тэнгүүд нэг юм it's okay гэдэг хариуч ингээ амар их энерги зарцуулдаг байгаа байхгүй юу? За мөнгө төлөе дөө. Хэд гэх үү? $9 болов юу лээ? 9.99 уу? Гайг байсан. Амар үнэтэй бол байгаагүй. 2.99 ах тий бүр. Өөр юу вэ? Black Mirror үзсэн үү? Black Mirror-ын эхний 1 2 3 дахь анги үзсэн байна. Окей, Black Mirror эхний 2 3 ангиас ямар 3 анги байлаа? Эхний анги нь яав нөгөө нэг The Legend гэгэр зар сурчлага яриад байдаг толгой дотор. Тий. Эхнэр нь. Тэр амар байсан тий. That was so fucking sad. Тэр бас амар ойрхон санагдчихсан юм юм. Толгой дотор нэг юм суулгаад тий. Тэгснэ. Тархин өвцөн билүү? Тархин өвцөн ч лүү яатсан ч лүү. Тархин өвцөн тэгээд команд ороод тэнгүүд датаг ин аваад нэг юм суулгангуудаа буцаад тэрхлэн хийждэг ч үлээ. Тий. Тэгээд тэр нь яаж яхад ёо. Зар сурчлага марцдаг ч шиг. If you're interested, Christian family. Тэгэн тэгж өөрөө санахгүй. Өөрийг санахгүй. Ёо. Тэгээс аимшигтэйс. Тэгэл ингээл байнга очих болгоно ингээ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь ингээд таних бол хамгийн basic subscription model нь ингээ та одоо та premium болсон ингээ тэгэн гээл. Тэгээ premium болсон чинь we have Lux. Lux. Тэрстэй нэр аимшигтай. Тэгээ Rashida Jones тэр хин хоёр бүр ингээ царин нүүрэн дээр бүр ингээ амар хөшөрсөн тий. Тэр хөгшөлтийг амар сайн хийсэн тий. Тийм байлээ. Ингээл хөнхөрхийн улам амар болоод тий. Тэр амарсан. Тэг ингээ нөхөр нь ингээ гэр бүл нь мөнгө олж чадхаа байгаа. Нөхөр нь ингээд өөрийнхөө шүд мүдийг ингээд яаж магаал. Ой, sorry. Spoiler alert. So scary. Хоёрдугаар анги нь болохоор Bete Noir гэдэг нэг юм зүүцэн. Тэгээд нэг ингээд тий. жоохондоо бүлидэлдэг байсан. Тэр амар гэсэн тий. Тийм, тэр бас санаа анги байсан. Йоо, тэрстэй амар гоё анги гэсэн шүү. Чам дэлээ таалагдсан. Тэр таалагдсан. Тэг ингээ нөгөөтг ингээд ганцаараа өөр яадаг байдаг. Shit дээрэд. Гэж хэлтэй бүр. Тэгэл ингээл Oh my амар god. сайн жүжигчин амар сайн байсан. Тэр яг надад Nicole Kidman шиг санагдсан. Залуухан Nicole Kidman юм шиг. Гоё байсан. Амар. Яа. Тэг ингээд тэр концепт нь амар сонирхолтой байсан. Quantum компьютер ашиглаад ингээ өөрийнхөө бүх reality дээр очиод үзсэн. Тэгээд өөрөө бас ямар ч reality create хийж чаддаг. Тэр нь амар fucking crazy. Сансарт нисч мессэн, Harry Styles-тай үерхсэн. Тэгснэ ингээ universe-ийн queen болж Empress of the universe. Тэгсэн хэрнээл багада буулидэлж ийсэн тэр reality-гаас гарч чадахгүй. Тэр нь үргэлж ингээ цаана байсан. Тэг өшөөгөө авах гэж ирсэн байдаг нэс. Сонирм байсан тий. Сонирм байсан шүү. Bernice. Тэрэн дээр нэг гоё юу байсан шүү дээ. Яа. Netflix-с заримд нь Bernice гэж харагдаад заримд нь Barnice гэж гарсан байл шүү дээ. Тийм. Надаа Barnice гэж гарсан. Надаа бас Barnice гэж гарч ирсэн. Тэг зарим хүмүүс Bernice гэдгээр солигдоод тэр аль reality байсан гэдэг утгаараа. Тэгэхээр зарим хүмүүс кино үзчихэд Bernice л гэж үзсэн. Тэр нь Barnice гэж үзсэн байхгүй. Яа, амар cool. Тэгээ дараагийн эпизод нь юу вэ? Hotel Reverie. За би тэр гурыг үзсэн юм байна. Цааш үзег байна. Hotel Reverie бас амар гоё байсан. Амар гоё байсан. Надаа Hotel Reverie амар таалагдсан. Бата хамт үзсэн байхгүй юу? Уйлсан шүү дээ. Жохон ингэж ингэж.
Тэгээд би тэгтээ хүчилж хамт үзсэн. Жохон бит хоёр ядраад тэгээ за хоёул ганц эпизод үзчихээ гэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь жохон орой болцсон тэгээд ядарсан. Тэгснэ ингээд жохон ял ингэж тасалтай тэггүй. Тэгээд гоё яасан. Тэр ихтэй гоё эпизод. Яа тэг ингээ амар удаан хамт ингээ бүр ингээ амар олон хамт юм дурсамжаа яачаад тэгээд ингээ гэл бүх тэр юм ингээ чиний нүдэн дээр чи ингээ алгуу болол ингээ амар өстэй тий. Амар ганцаараа л тэрийг санаж байгаа гэхээр тий. амар sad. Тэг тэр хүн тэрнийг хичээдээ санахгүй тий. Тэр хуутны киноныхын жүжигчнээс амар гоё жүжигч байсан. Нөө Crown-ы жүжигч шүү дээ. Princess Diana тоглож шүү дээ. Оо, тийм биш тий. Тий. Амар гоё ингээд юм. Яг ийм хуучны киноны филинг өгсөн надад. The Reverie гэдэг чинь Daydream гэсэн утгатай үг юм билээ шүү дээ. Oh wow. So good. Гоё нэр. The Reverie гэдэг үгийг амар цээжсэн би. Hotel Reverie. Нэг тийм дандаа нэг юм parallel universe, different reality гэдэг сэдвүүдийг хүндсэн. Би цаашаа үзег байгаа. Цаашаа нөгөө plating гэдсэн тий. Тийм тэр болохоор Bandersnatch-ing одоо үргэлжлэл ч юм уу нэг universe байлээ. Тэгээд бас нэг нь болохоор нөгөө юу Eulogy гэж анги байгаа. Энэ бас айгуу гоё надад амар таалагдсан. Бүгдний үзсэн юм. Би бүгдний үзсэн. Тэгээд US Callister гэж надад гай те. Season 4-ийн 4 дээр ч үлээ гарч исэн. Тэрний бас нэг reality үргэлжлэл биш universe. Үргэлжлэл яг шууд үргэлжлэл нь байсан. Энэ бол 2 дугаар анги нь байсан. Оо за эхний анги нь үзчихээ тэгүүлээч. Тэгэх юм бол бас яг шууд цаг хугацааны хувьд яг шууд үргэлжлэл. Nice. Тэгээ. Тэгээд амар гоё байсан бас. Чам таалагдах байхаа. Ер нь USS Callister амар гоё байсан те. Амар сайн жүжигчд тоглолдог. Дандаа A-list-рууд. Ер нь энэ сизон бол би өмнөх 2 сизны хажууд бол маш сайн сизон болсон гэж дүгнж байгаа. Эргээд яг ингээд анх үзчихсэн Black Mirror их дахиад үзэж байгаа юм шиг. Амар сайн байсан. Тэгээд ийм dark, тэгтээ romantic, тийм гоё, тэгтээ sad яг ингээ бүх юм мэдрэмжийг анх үзэж байхад яг тийм мэдрэмжүүдийг шокт те. Тийм. Тэр мэдрэмжүүдийг өгсөн дахиж тэгээд амар happy байгаа энэ сизон дээр. Тэрнээс өмнөх сизон бол shit байсан. Өмнөх сизнийг би санахчгүй байна. Fucked. Тэгээд тэр сизнийг хас. Юу үзэхэд амар гоё гэсэн Black Mirror үзэхэд. Амар гойс. Амар гойс. Одоо ч надад тэр сизон эхний 3 сизон 2 сизон бол үнэхээр л best бол санагдаж байна. Муусаа тэгээд тэр чинь нөгөө яг Английн хааюугаар байсан болохоор амар гоё ясан л та. Netflix орж ирэж явах өөр болгоц л болсон. That's why юм биш тэ ер нь баг. Английн хааюугаар яг байсан байхгүй. That sex үлээ. That love death robots-ийн бас дараагийн season 5 сард гарна. Бас амар хүлээлттэй байгаа би. Чи тэнгисээр ерөөс үзэхгүй юм. Ерөөс үзэхгүй. Амар фаны болцсон шүү дээ. Амар фаны болж малаад би үзэж доо. Good. Чи үзэхгүй гэж хэлсэн хүн үзээд үзнэ гэж хэлсэн хүн үзэхгүй байгаа байна шүү дээ. Бас нэг өөр таймлайн явж байгаа юм байна л да. Би харин яагаад үзэхгүй байгаа юм бол би сайн мэдэхгүй байна. Яг эхний 2 ангиа үзчихэд тэгээ 3 дугаар ангийн би амжаагүй үзээгүй тэгэл тэрнээс хойш алдчихсан. Тэгэл яана би 5 дахь өмнөнийг мэгстэйс марцсан биш заа. Тэг хөөхрөн лээ. За нэг тиймэрхүү те. Өөр ч гоё юм юу бол гоё юм ч гэжтэй хөрхий тэгээ зарим нэг хит хүнд асуур шиг боллоо. Тийм инээмсэгэл хамтлагийн долгион ах хөдөлмөрийн зохиолч продюсер Досон байлээ бас тэгээд rest in peace.
Өөрхийн Айста нас орсон байлээ. Поп нас орсон. Тэгээ нөө хин Айста Памплин гişүн нас орсон байлээ. Яг юм шүү дээ. Oh yeah. Oh no, тийм үү. Хавар үнэхээр нэрэ хавардаж байна тий. Тий, хавар үнэхээр хавартаж байна да. Хавар is hovering. Өөрч нь юу боллоо? Тий. Дуучин болтын ээж нь нас орсон юм билээ. Тэгээ тэнгисийн эргийг одоо тий. Тэнгисийн эргийг яг бичсэн л баг л та. Тийм л ахал та. Гэтэ урд хойно нэг тийм мэглэл илэрхийлсэн юм явах бах тий. Сони юм. Яг ингээд бүгд нэг баярын өмнө айгүй олон хүн нас ордог гэсэн шүү дээ. Манай эмч найз идэхэд айгүй сонио. Тийм үү? Тийм гээд Баярын өмнө үү? тийм. Баярын дараач үлээ. Дараах нь ч үлээ. Баярын үеэр ч үлээ нэг айгүй ингээд юм пиклдэг. Тийм үү? Гэсэн. Яг бүр яг тийм судалгаа байдаг гэж юм байлээ. Нас урагчдын тоо яагаад ч юм ингээд тогтмол угаасаа өдөр болгон нас орно. Нас ордог. Тэгээ тэр тогтмол тооноос нэмэгдчихдэг баяртай ойрох үеэр. Тэг ингээд буцаа тогтмол явж байгаа баяртай ойрох үеэр ингээд нэмэгдэд ингээд ийм хүмүүснийг баяр хүртэл тисчээ гэдэг ч юм уу. Эсвэл за баярлцсан юм чин гэдэг ч юм уу. Эсвэл стресс нэмэгддэг юм уу. Эсвэл янз бүрийн энерги явд юм уу. Тэгээд янз бүрийн тайлбарлахад хэцүү шалтгаанууд. Яа чих өвчлөө. Тайлсан ч ямар гоё юм бэ? Орчлон орваг сонсож байна. Дараагийн дугаарт хоёул ингэчинг дуутах. Дараагийн дугаар зочинтай. Тэрний дараагийн дугаар дээр ингэчингээ дуудъя. Дараагийн дугаар зочинтай. Зочин, who's the зочин? Хоёуланд нь цагтл үлдсэн баа юу? Цагтл нэрээ харъя. ChatGPT гэж нэрээ. Залхин юм аа. Манай цагтлууд нэрээ яриг юм шүү дээ. За манай цагтлын өгдөө сонсч байвал цагтлуудаа шилж оруулаарай. Энэ ботго үнэ чад хахуур гэж дөрөв цагтл байна хөвчлөлтөө дээр. Энийг уншсан байна уу чам дээр? Нөө. Энэ дөрөв унших уу? Уншсан шүү дээ. Үнэ уншсан шүү дээ. За хараад. Би яндаг. Үнэ авч явж чад унтсан. Тийм. Энэ бүрийг уншсан шүү За дээ. цэцдүүл мүлэг юм байна. Хахуур юу вэ? Та хэдтэй хүн амар хагсан түүхээ явуулсан. Яа, хагчдаг. За тэгвэл уншсан биш. Жоо. Тиймэрхүү л байна да манай сонсогчдоо. Та ядэрсэн сайхан юу вэ? Яг одоо ингэ лайв ярьдаг бол бас гоё л энэ тий. AI амар хөгжингүүтэй. Хоёулынх нь хоол аль нэгнийх нь хоолоогоор ингээд яарч болдог болох болов уу? Хоёулынх нь дата амар их байгаа юм чинь 250 дугаар дата байгаа юм чи тэр дээрээс нийлүүлээд юм хийж чадах байхаа. Чадах тий. Тэгээ хоёулаа ингээд подкаст хийхэ болцсон. Гэтэ ингээ AI хийгээ явааддаг. Хоёул зүгээр AI-тай нэг дугаар хийж үзэх үү? Юм яриад уу? Чи чамд гүйлтэй санагдахгүй юу? Хоёулаа өөрсдийнхээ AI ингээ яриулах шээ. Хооронд миний AI, миний AI. Хооронд нь яриулаад. Та хоёр одоо ингээд миний талаар ингээд зөндөө юм сонссон юм чинь би ингээд бичээ асуусан юм чинь ингээд юм яар та хоёр гэж байгаа. Эсвэл би одоо чамайг найзтайгаа танилцуулъя. Тэгээд та хоёр ингээ юм яар гэх. Тэнгүүд ингээ энэ нэг юм ярина шүү дээ. Энэ тэгэл нэг юм ярина. Тэгэл ингээл би тэгээ юм яриад явчих бах тий. Явчих баха. Oh my god. Тэгж нэг туршилт хийж үзв. Яг одоо юу? Би мөнгө төлөөт. Би мөнгө төлөөд ингээ 2 3 7 хоногийн дараа. За тэг чи ингээ жоохон дата фид хийчих. Дата мата хийж мэгээ те. За би Японд сонир сайхнасаа бас нэмээд юм яриач. Тийм ярих юм байвал хараатай. Япон хүмүүс нь ямархан юм бэ? Амар чимээгүй хинт ч төвөг удахгүй гэл ингээ хийж байгаа. Над нэг тэг санагдаагүй. Тэр нэг Япон хүмүүстэй бас амар харьцаагүй болохоор.
ажил төрлөөр харьцсан болохоор тийг санагдсан юм. Ямар ч байсан амар юу байсан. Амар хүндлэлтэй харьцдаг юм билэ. Ингээд нэг байгууллагад очсон чинь ингээд бүр амар мөргөөл. За ингээд та бүхэн монголчууд ингээд та бүхэн манай ажлыг ингээд сонирхоор ирсэн баярлаа гэж гээл. Японоор яриад ингээд. Аригато гозаимашта гэж. Хай. Түнгүүд хүн аяанда хүн өөдөөс мөргөд онгод тэгдгэл юм байлээ. Тэг би ингээ яг ийм болчихсон. Юу ингээ өрсөлдөж мөргөөд та. Гү би илүү мөргий гэнэ. Нөөг чамд баярлаа гэж та. Тийм байсан. Хараад үсэн байсан гэл. Тэгээ пив захаал сумбасан гэл. Аригато гозаимашта. Айгу тэгж ирд юм бэлээ юм. Урт баярлаа гэж байгаа шиг. Анасамгээс хамнаа хаяна гэл. Айгу сүүл төгсгөл нь яагаад тийм уртаагаагүй ойлгоо. Сумбасан гэл. Амар тэгж ярьдаг юм бэлээ. Хөөрхөн. Уучлаарай. Яг юу тийм. Нэг пив баярлаа. Амар бүгд юм cute яриатай тэнд хотелийн одоо breakfast дээр үйлчилж байгаа үйлчлэгч нэг ах байсан хгүй. Бүр амар nice тэг ингээ бүр тийм comedically эсвэл comically nice байсан бүр. Хаяа гозаимаста гэж бүр ингээд орж ирэх болгоно. Яг ажилхан хүмүүсийг орж ирэх болгоно тийм. робот чиг бүгднтэй бүр яг Аяасанаста. Хаяа гозаимаста. Одоо манахаар ингээд давтаа байрлаа гэж ингэж байгаа шүү. Өглөөний мэд. Өглөөний цайнд орно баярлаа. So happy to be there. Ингээ надад үйлчилж байгаа нь энэ хорвогийн хамгийн нэр төрийн хэрэг юм шиг л бүр те. Охайо. Эстэнэр. Тэг би ингээд уучлаарай хүн амар nice ахаар ингээд буцаа nice. Миний ингээд кофе мэн ирсэнгүй гэж. Oh my god. Гүнэсэй гэл. Версия кофе. Уучлаарай гэж ингэнэ тий. Амар ядаргаатай ч юм шиг юм. Япон надад амар зөх баха. Тэг баха ер нь. Надад бас хин тэгж хэлээд байлаа. Цацка надад тэгж хэлээдсэн юм. Япон ч юм амар зөхнө гэдэг. Тэгээд ядарч тийм бэл. Тэнийх амар хүн төвөг удаг гэж боддгоо яа ингээл. За ингэдэг да. Гэл ингээл. Yes. Амар тэгээ ингээд дүрм бол дүрм тий. Very analytical people. Тий ингээд тамхи татаж болохгүй цэг бол тамхи татаж бүр үнэхээр болохгүй тий. Бүр тэр бол бүр үнэхээр ингээд байж болшгүй зүйл. Хинч гадаа байхгүй тий. Эргэн тойронд хинч байхгүй. Гадаа байгаа ганц тамхи татхад бол зүгээр юм шиг мөртлөө no smoking zone means no smoking zone. Чи гадаа ганцаараа байна уу? Хамаагүй. Тэр бас амар фан байсан. Хүн лаа болохгүй бол it's fine тий. Миний сэтгэж байгаа сэтгэхүй бол тийм байгаа байхгүй юу? No. Энд тог хаяг юу болохгүй л болохгүй. Тэг ингээд зочид буудлынх нь ингээд тамхи татдаг өрөөг хайжил 7 онлоо би. Одоо би ингээд нуулгүйгээр хэлэхэд одоо би тамхичин байгаа. Бити тамхи татаарай. Миний амьдралтай хамгийн их харамсдаг зүйлүүдийн нэг. Тэгээд ингээд тамхи татдаг өрөө хаал яваад байгаа. Тэг ингээд нэг өрөөлөө орсон чинь вейпний өрөө гэж. Окей. Би ихтэй бас вейп татахгүй байгаа учраас энэ яг өөрөө юу? Амар стрессфул. Зүгээр гадаа татчих болохгүй мэн тийм үү? Болохгүй. Яг тамхины зон бол дандаа өрөө байд юм бэлээ. Эсвэл би тийм хэсгүүдээр яваад байсан уу? Тамхи татдаг гадааны хэсэг биш дандаа өрөөлөө орж татдаг. Тэгээд ингээд тэр тамхи вейпний өрөөлөө орсон чинь дахиад цааны өрөө авахгүй юу? Тэр нь тамхины өрөө. Нэг өрөөлөө ороод дахиад өрөөнд нь орсон чинь worst of the worst people бол тамхичд.
Тэгээ тамхи татгаа болцсон байлээ японочууд. Бүгд нэг юм. Тэгээ тийм байлгаад ахаар чинь тамхи татгаа болно шүү дээ. Үнэхээр заллаа л гэж бодох юм байлээ. Тэгээ тамхи нь амар үнэтэй, 2 дахин үнэтэй. Тэг нэг юм юу татдаг юм байлээ. Одоо монголчууд бас ганц 2 хүмүүс татдаг юм аа, нэг юм тамхи шиг юмтай ишин байдаг. Тэг нэг юм төхөөрөмж шиг юм руу ингээд хийгээд тэрийг одоо юу гэдэг вэ? Тийм нэг юм нэг нэмлүү хийний электрон болоод ч гэдэг. Электрон гэхдээ нэг нэлийн тамхитай төстэй веб биш. Веб биш тийм. Веб татж байгаа хүн ерөөсөө байхгүй байсан. Веб ерөөсөө зарддаг юм бэлээ. Тэр эвок хэлүүдээ. Тэр тамхи амар их хэрэгэлт юм лээ. Ихэнх японочууд анзаарч байхад цаасан тамхи татахгүй тэрийг л их татдаг санагдсан. Тэгээ тамхи татдаг баарнууд бол байд юм бэлээ. Дотор татаж болдог. Тийм. Тэгэхээр тэгж зөвшөөрсөн бол тэрэндээ татаж болно. Тэгээ зөвшөөрөхгүй байгаа, зөвшөөрж байгаа гэдэг тэр лайн бол амар тодорхой байсан. Хэрвээ зөвшөөрж байгаа бол үнсний сав байсан. Тэгээд хэрвээ та тамхи татдаг бол тэнд суугаарай гэдэг юм. Зоунинг амар ойлгомжтой байсан. Тэгээд тийм тамхитан дээр бол үнэхээр зохицуулт ер нь бүх юмн дээр хогон дээрээ бас. Тийм хогон дээрээ дүрм бол яг ингээд тодорхой л юм шиг санагдсан. Ингиж болно, болохгүй, ингэдэг хүн бол та ийшээ очоорой, ингэдэггүй хүн бол та ийшээ очоорой гэдэг юм амар юм хууль дүрмэнтэй. Хүмүүс тэрийг мөрдөөд сурцсан. Тийм санагдсан. Тэгээ Монголд яг зарим юм яахан тодорхойгүй байгаад байдаг шүү дээ. Болох юм уу? Болохгүй гэчихэд яг үндэ болоод идэг. Тийм. Honestly тий. Тамхи татаж болохгүй гэтээ who cares? Хинч намайг энэ тамхи татсан яах ч үгүй шүү дээ. Тийм, бараг л энэ зоон татаж болохгүй гэж байдаг ч юм шиг. Байдаггүй ч. Сургуулийн иргэн тойрон татаж болохгүй гэдэг шүү дээ. Тэгтээ татдаг шүү дээ. Тэгтээ нэг тийм амар том асуудал биш. Гэдэг л ийм амар тийм саарл орчин Монголд айгүй их юм бэлээ. Тэгээ японочууд гэсэн тэгж хэлсэн. Автолтынхаа одоо юмн дээр ингээ япон хүмүүс бол дүрм нь маш нарийн тодорхой байх ёстой байдаг. Тийм учраас тэрэндээ тааруулаад япон хүнийхээ онцлог тааруулаад маш нарийн хуулийг гаргадаг. Маш нарийн дүрмүүдийг гаргадаг. Ингэсэн үед бол ингэн, ийм үед бол ингэн, ийм үед бол ингэн шүү гэдэг. Монгол хүний онцлог ямар байдгийг мэдэхгүй учраас энэ ийм нарийн хууль хийх шаардлагатай үгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна гэж тэр хүмүүс ярьж илээ. Тэгээд ийм үед ингэн Монголд бол надад бол бүх юм саарлал юм шиг санагддаг. Болох юм болов, болохгүй юм болов, болохгүй гэсэн бол яриулаад байрн бараг болчих واخаа гэнэ. Яг нэг тийм л байх шиг байгаа одоохондоо. Таньдаг хүн байгаа бол болчихно ер нь бол. Гэдэг ч юм уу. Болно гэсэн боловчиг бүтдэггүй ч юм уу тий. Зарчмын хувьд ипотекийн зээл хүн болгонд олдох хэвээр. Гэхдээ яг үнэндээ олдохгүй гэдэг ч юм нэг юм санаа саарлал юм in between 50 shades of grey юм билээ Монгол. Японд бол yes no гэдэг нь маш тодорхой юм билээ. Тэр yes no-с no болвол ийм хоёр сонголт yes тэгээд дараа нь тийм сонголт гэдэг ч юм уу. Амар олон юм өтөө те. Яагаад yes вэ? Яагаад no бэ гэдэг нь аягүй ойлгомжтой л. Гэх мэтчлэн юмнууд байна. Өөр сонирхсан ярий. Зураг харж ирэхгүй бол бас санахгүй. Энэ яг манай ээжийн цанц байх юм. Тийм үү? I love this dance. Манай ээж яг энэ цанц өмсдөг. Яг юм ээ те. Амар гоё материалтай. Тийм яг юм материалтай. Нэг манганы дэлгүүр орсон. Хуучин тоглоом манга зардаг, хуучин манга зардаг. Манго гэхэр нь би манго гэж бодлоо шүү дээ. Манга. Тэгээд газар доор 4 давхар. Газар доор 4 давхарлуу буугаад байдаг тийм манганы айгүй алдартай манганы дэлгүүр байлээ. Тэгээд маш сони марсан би. За. Гэт ийм том дэлгүүр. Бүгд манга. Crazy. Ийм хуучин тоглоомнод битэг. Акшн фигурууд. Тэгээд child. Хинтай. Нисэг үс. Are you fucking kidding me now? Yes. 4500 yen. You can buy it. That's crazy. Look at this fucking shit. Oh my fucking god, ямар сэж юм бэ? Ямар сэж юм бэ? I know. Энэ ингээд юм бүтэн би нилээн гүн рүү норсон байхгүй юу? Яваалаас амар том.
Тэгээд хамгийн цаад болонд нь хентай гэсэн үг байхгүй юу? Хентай. You love hentai. I love hentai. Гэтэ adult hentai you guys. Тэ? Adult people hentai. Тэ cute, nice, big boobs. Тарарараа. Наад чи ингээ DVD юм уу тий? Манга. Манга. DVD бол биш байсан. Яг л манга юм байна тий зүгээр яг. Зүгээр л онгоолгоод чи харсан уу? Нөө ин шилэн хоргон дотор. Oh my god. If you wanna buy it, you have to tell I'm a pedophilic person. I'm a pedophile Pedophile юм аа. I wanna buy a child porno. Эсвэл зардаг уу зүгээр ингээд. Гэтэ үнэ наацсан байсан байхгүй юу? Тэгэхээр I think зардаг байх гэж би бодсон. 5,000 йенээс маань. 5,000 йен гэдэг чинь 100 мянга юм уу? Биш ээ. 25-аар үржүүлэхээр хэдийн? Тийм 100 мянга юм шүү. 100. Тийм 120 мянга хавцаа. 120 мянган төгрөгийн манга. Имхээ. Тэг тийм амар crazy байсан надад энэ бүр. Тэг энэ юм календар заяа. Ингээд тандаа юм. Яа тийм гайч юм бэ? Японод. Why? Яг ингээд хаанч pedophile байгаа шүү дээ. Гэтэ ингээд openly pedophile байт юм байна л гэж би бодсон. Тин чинь ингээ хэнийг ч гэмтэхгүй байгаа шүү дээ. Ингээ зурцсан зураг болохоор real child porn биш. Still obviously a child те. Яг ингээд харваач хүүхд байгаа шүү дээ. Мэнзэн байхгүй. Нүүдийн хараа та. Харваач хүүхд байгааз. Тэг ийм юм хараад би бүр вау гэж бодсон. Амар их байсан энэ бүр. Амар хий. Тийм. Тэгтээ яг хөө энэ хэсэгт л те. Тийм гэхдээ тийм тэгэнгүүтээ ингээд зурцсан хин нэг гимтэгээгүй. Яг ингээ illegal үү гэхээр үгүй юм шиг. Тийм. Тэгтээ хүүхэд зурцсан байгаа байхгүй юу? Тэгтээ ингээ зураг штэ те. Зураг байгаа байхгүй юу тийм зурцсан зураг. Яг фотографи биш. Тийм. Тэгэхээр яг бас нэг саарал хэсэг л байгаа юм л та. Тийм. Тийм харсан амар сонирхолтой байсан. Та би хаягийг хэлье. Хэрвээ та манга сонирхдаг бол яг зөвхөн энэ хэсгийг алгасвал бусад юмнууд амар гоё байсан л та. Шибуяд Удагавачо гэд энэ хэсэгт байт юм бэлээ. Тэгээд айгүй алдартай манга. Энэ манганы газрыг надад ChatGPT санал болгосон. Манганы дэлгүүр. Гэхдээ дандаа юм vintage манганууд байдаг. Яг юм хуучны дээр үеийн олддог тийм яг коллекторуудад зориулсан газар байсан. Ерөнхийдөө бол амар үнэтэй. Vintage. Тэ авсан юм. Би юу авсан? Тоглоом авсан. Юу авсан? Гундам авсан. Робот гэдэг шин. Тийм юм авсан. Тэгээ цаашаа явж байгаад би номын дэлгүүр орсон. Энэ бас маш гоё номын дэлгүүр байсан. Tsutaya Books гээд номын дэлгүүр байсан. Энийг та Shibuya Sarugakkucho гэдэг газар. Энэ ингээ амар их номтой. 2 юм байшин, дээрээ лаунжтай, доороо Starbucks-тай бэл. Тэгээд амар их номтой, бүх төрлийн ном. Чи юу сонирхдаг вэ? Тэрний чинь ном бол заавал байгаа. Вау. Амар гоё. Тэгээ би 3 ном авсан. Architecture Concept Book, Countryside Report, Rem Koolhaasen. Тэгээд How's Your Life гэдэг ном авсан. How's Your Life нь юу юм? Тэр нь болохоор яг архитектурыг байгалаас бүтээгээд гэхдээ буцаад байгальтай шингэдэг архитектур яаж хийх вэ гэсэн утгатай ном байсан. Байгальтай хэлтэй. Тэгээд архитектур бол тийм ингээд дэлхийдээ зориулж, хүн зориулж архитектур хийн. Гэтэ бас дэлхийдээ зориулж архитектур хийх хэрэгтэй гэсэн утгатай. Амар cute аа. Rem Koolhaasen ном ямар юм? Rem Koolhaasen нь болохоор Countryside Report гэдэг тэр яг ижилхэн утга санаатай. Бид нар ингээд дэлхийн хүн амын 80-90% нь хотод амьдарч байна. За худлаарчсан. Тал нь нүлүү? Яна sorry. Тэгээд амар их хүн ямарч исэн маш их хувь нь маш жижигхэн дэлхийн газар нутгийн маш жижигхэн хувь дээр амьдардаг, бөөгнөрч амьдардаг. Тэгээд яагаад тэгдэм бэ? Бид нар ингээд хөдөө гэдэг зүйлийг
орхитуулсан байна, мартсан байна. Тэг ингээд баахан хүмүүс нийлээд Ремкулгаас янз бүрийн архитекторууд ингээд хөдөө яваад тэг ингээд өөрсдийнхөө тэмдэглэлийг бичээд тэгээд ингээд ном гаргасан юм байна. Тэг Германы хөдөө, Хятадын хөдөө, Оросын хөдөө гэд янз бүрийн орнуудын хөдөөгөр яваад Монгол байхгүй лээ. Монгол явсан л амар гоё. Монгол бол жинхэнэ гоё хөдөө аа. Жинхэнэ гоё хөдөө тий. Гэтэ Монгол ч гэсэн яг ийм асуудал байгаа шүү дээ. Монгол улсын хүн амын тал нь хоттой амьдардаг, тал нь хөдөө амьдардаг. Гэхдээ хот нь хэд хувь маш жижиг хувийг эзэлдэг газар нутгаараа. Одоо өөр алнаа. Тэгэхээр яагаад бид нар хөдөө амьдардаг юм бэ? Яагаад хот руу бүгд зүтгээд байна вэ? Хэдүүлээ хөдөө гоё амьдарч чадах уу гэдэг энэ хотын хүмүүс хөдөө амьдарч чадах уу? Жага уншаад тэг хэлээрэй. Тэг гоё. Өөрийнхөө репортыг бичээрэй. Өөрийнхөө countryside report. Ийм 3 ном авсан, which was very expensive but worth it I think. Worth it. Амар гоё дэлгүүрээсэн. Тэг амар их юутэй. Сүвнэр амар ихтэй. Оо би чамтай уулзч чамд бэлгэж авчрахыг мартсан биш. Ямар тэнийг чам бэлэг авсан. Амар гоё юм байна. Nice to know that. Бэлэг авсан гэж зүгээр хэлээд байдаг. Ямар тэнийг мартчихсан. Дараагийн дугаар дээр аваад. Дараагийн дугаар дээр аваад. Тэгээд Ремкулгаас үтсэм чи Ремкулгаас барьсан барилгыг ус харсан. Ямар гоё юм бэ. Тэгээд амар том гундам дээр очсон. Хайлт далайн эрэг харсан. Ийм эргчүүлээний хөшөө байт юм бэлээ. Удаа юу Шиокадзе парк гэдэг газар. Тэг гундамын музей үзэх гэсэн чинь билетэн дууссан байсан. Тэгээ Сапро орсон. Сапро орж сашими идсэн. Амар их түүхий загас идсэн. Тэг тэнд явж исэн хүн ерөөсө түүхий загас иддгүүгээд сашиминд огт хүрээгүй тэр миний уурыг хүргэсэн. At least амсалтаа гэж бодоод. Харшилтай юм л үү. Тийм бах уу. Тэг амар гоё vintage дэлгүүр орсон Сапрод. Маш их хувцас байт юм билээ. Тийм юпг би бараг авангаа алдсан. So stupid. Одоо харсаж аваагүй нь болж. Яа, нач нэг Hermes шиг харагдаад байна. Тийм шал тэнийг юм. Чи өмсөхгүй штэ яг үнэндээ. Өмсөхгүй хаа. Одоо харсаж өмсөхгүй юм байна угаасаа. Яа. Намайг чи ингээд ийм влог хийвэл гоё юм шиг влог. Яг аялаж авсныхаа дараа нь би нэг авах гэжсэн. Чи одоо аваагүй юм болсон байна гэж наач that was so funny. Okay, good. Чи энийг ингээд балтгсан мал ингээд зурнуудаа оруулал те гэж гарт. Зурнуудаа оруулал би so funny номи. Тэгээд Сапород ингээд хараа ингээд хүн байхгүй. No one's here because everyone's underground. Хэмч байхгүй. Зам нэм хоос. Тэгээд 5 цаг штэ ийт доошо буудаа. Тэгээд доошо буусан чинь би зургийг аваагүй юм sorry. Нэтээс олчих. Тэгээд ингээ Сапород ийм авцогсоол юусоо байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь бүгдээр ингээ байшин дотор байд юм билээ. Тэгээд би нэг хулгайлж Улаанбаатарт хэрэгжүүлэе гэж бодсон. Харин угаасаа өндөр ийм байшингууд дандаа авцогсоол байдаг гэдэг. Энэ ингээ авцогсоол. Тэ ийм хөөрхөн. Ямар ч нүг цонх мох байхгүй. Юу ч байхгүй ийм гоцсон юм. Энэ юу вэ гэсэн чинь зогсоол байсан. Ингээ хийж байхгүй юм. Хийж байхгүй. Энэ автобусны буудал. Нөө сэр. Ямар сан юм уу? Энэ автобусны буудал нь ийм жижиг. Ийм нарийнх. Тэг ингээд багш одоо ингээд байшин дотор л хүмүүс байгаа ах тий. Байгаа илүү ийм том байшингууд хоосон баймаар тий. Энэ нарийн юу what the fuck is this? Чин зурнуудаа яг оруулах хэрэгтэй номи. Яг уу? Ботаник гарден. Нөө сэр. Гадаа хүүтэн л байсан л та. Гэхдээ at least someone тий. At least someone байх хэрэгтэй сте. At least someone байх хэрэгтэй. Тэ нэг юм хоолны газар рууж Wagyu beef энэ манай ахлах байна. Wagyu beef идэж хязгааргүй пив уусан. Хязгааргүй л гэж байгаа юм. Гэтэ бид нарт 2 цаг өгсөн. Тэгээ энэ болохоор тамхи татж болдог газар байсан. Зөвшөөрдөг. Тэ. Тэр нь ажлынхаа хэр татна вэ? Татна хүмүүстэйг ол татна. Татна биш хүмүүстэйг ол татна биш. За тэгээ дараагийн ажил бол ийм стадионоос нөө. Тийм энэ
ямар газар нэртэй газар вэ? Ийм спорт, ийм village байсан. Тэгээ энэ болохоор энэ Саппород байдаг. Тэгээ энэ хот нь болохоор зааж манад энэ ингээ хитгэн хүн байгаад байна. Энэ хотоо ингээ яаж хүн ихтэй болох уу? Яаж хүмүүсийг эргэлдүүлэх үү гэж боддоод окей, энэ ингээд бейсбол спорт Японд амар алдартай юм байна. Манай одоо юу шиг юм бтэ. Манайтай бол харьцуулахад амар хэцүү. Хүн болгон үздэг спорт гэж Монголд бол нэг байхгүй. Бүхийг бол нэг хүн үздэггүй шүү дээ. Бүхэн үздэггүй гэх юм уу? Бейсболыг бол харин маш олон хүн үздэг юм байна л да Японд. Тэгээд бейсболын ийм стадион барьсан. Тэгээ энэ нь болохоор Fighters гэдэг бейсболын клубтэй хамтраад тэгээ газрыг нь болохоор тэр Саппорогийн тэр одоо ямар нэртэй Кита Хирошима тийм баруун хойд Хирошима гэдэг бүс нутаг нь дүүрэх ч юм уу. За газрыг нь ингээд та нарт бид нар өгье. Та нар ингээд юугаа барьчих стадионоо барьчих ашиг аав. Ашиг бол бид нар авахгүй, бид нар зөвхөн татвар авна, газрын түрээс авна. Тэгээд та нар ингээд газраа ашиглаад бизнесээ хий. Бас л тусгай бүсэхгүй эдийн засгийн. Тэг ингээд бизнесээ хий. Бид нар 5 жил газрын түрээс авахгүй, та нар ашигаа хийчих. Тэг ингээд ашигтай болтлоо 5 жил ингээд ажиллаарэ. Юмнуудаа барьчих, туртаа юмаа барь те. Гэтэ ийм стандарттай байна, ийм давхрын өндөртэй байна гэдэг юмнуудаа өгнө. Тэгээ ингээд бид нар замыг нь бариад үгүй. Бид нар нийтийн тээврийг нь хийгээд өгөө. Энд ирэхэд бол амархан болгоод үгүй. Та нар ирэхэд энтертейментийг нь хийгээд өгөөч гэд. Тэгээ ингээд стадионоо бариа. Стадион барьсан болохоор хажууд нь дэлгүүр байна, хотел нь байна, амралтын газар нь байна, хоолны газар, ресторанууд нь байна. Бүгдийг нь бариад тэгээд 5 жилийн дараа тэр мууж татвар авна. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүс татвараа төлнө. Тэгэж тэр мууж нь мөнгөө хийн. Тэг хүмүүс ирж байгаа учраас ингээд тэнд хөдөлгөөн үүснэ, автобусныг нь хэрэглэж байгаа, метрог нь хэрэглэж байгаа болохоор ингээд мөнгө эргэлдэнэ. Тэгээд тэр хүн амар их газрыг худалдаж аваагүйгээр бизнесээ эрхэлж чинь. Тэг ингээд Fighters-ийн фэнүүд нь ирж чинь. Тэгэд хүмүүс ажиллах хэрэгтэй болно, ажил үүсэж чинь. Ингэж л явд юм байлээ л дээ. Тэгээд ийм стадион үүссэн бейсболын дээвэр нэгддэг. Японд анхны дээвэр нэгддэг Гиннесийн номонд хамгийн том шилэн хантай спорт стадиум гэж байдаг. Тийм юм үз. Тэгэл би зогсож байна энд. Хүн байхгүй тоглолтгүй байсан учраас. Тэг ингээд явсан байна. Би Instagram-даа бас оруулсан байгаа пост. Тэгээ 35 мянган хүний судалтай. Монголд хамгийн том 3500 байдаг. 10 дахин том стадион байна. Wow. Crazy. За ингээл Саппогоор яваад тэг нэг юм A-copy Sakura цэцэг харсан. Sakura-гийн мод. Энэ яг жинхэнэ Sakura биш. Бидний мэддэг Sakura биш. Гэтэ яг өөр нэг төрөл нь Бас орон зураг авахулчжээ. Ядруу. Ипэ. Ингээд Sakura мод, copy Sakura мод харсан. Тэгэл ирсэн биш. Юу ч хийгээгүй бас тий. Чи яг энэ зурнуудаа ингээд ярьсныхаа тариалаар оруулж чадах. I will try. You should try. Okay. I will try. Амжилт хүсье. Номи ирээдүйн номи амжилт хүсье. Ирээдүйн номи. Чи яг одоо зураг хийгээгүй байвал come on. Би чамаа GoPro. GoPro уугаад наад толгой тархиа гидс хотоод ажиллавал гэж. Yes. За окей. Тийм байна. Тэгээд нэр би нөө юу ярих амарсан бэ? iShow Speed-ийг ярих амарсан мэл. Оо за тгий. iShow Speed-ийн лайв үзсэн үү? Тэр чигт нь. Үзээгүй. Би ихтэй нөө ангуучийн хэсэг болон Gramix тэгээд манай нөгөө хоёлынгийн контентэнд уурж оролцсон байсан. Хим блэ? Champion, YouTube champion. Mesmerism. Цагтаа юу? Цагтаа хоёрын хэсгийг харсан. Чам тэр юу санагдсан юм? Чи бүтний үзэг мөн үү? Нөө бүтний үзээгүй. Амар фан юм шүү. Тийм үү? 7 сая үн үзсэн бэлээ юу лээ? Амар хөөрхөн байсан. Okay, good. Тэг манай монголчууд Монголын тэр музейн тайлбарлагч нь амар сайн тайлбарлажсан. Англиар уу? Англиар бүр ингээд амар мундаг тайлбарлажсэн. Тэгээд тэр дагуулж авч байгаа нэг залуу байсан. Тэр залуу нь бүр амар гоё бас англи акценттай ярьдаг тийм залуу байсан. Амар лаг тайлбарлаа л гэстэй.
This is Mongolian dish. Юу яа. Sit here please. Англи акцентээр байсан ямар ч гэсэн. Англи сурч уржсэн залуу. Англи сурч мэрчсэн залуу юм шиг. Тэгээ амарлаг англиар ярьдаг. Тэгээд ямар ч гэсэн надад бол Монголыг амар дажгүй харуулсан болов гэж бодсон шүү дээ. Музей дотор бол амар гоё явж илээ. Тэг музей дотор нөгөө нэг Монголын культурын юмыг амар хөөрхөн харуулжсэн, гоё харуулж илээ. Тэгээд тэр нөгөө нэг гадаа нөгөө нэг машинтай явж байхад нь хүүхдүүд нөгөө нэг сурантай ингээ хажуугаар нь ашаас бийт гэж хажуугаар нь явуулсан. Тэгэл нэг хөөрхөн ингээ фолийн цаасанд ингээ юм ороцсон. Фолийн цаасанд ингээ ороцсон ингээ хоол өгч мөгөө заяа. Тэр хоолыг харсан чи цөөн байсан баха. Ямар хоол байсан. ТV тэр бичлэгийг харсан. Тэр мөр 8 хөөрхөн ингээ амснаа. Айс ингээ. Тэгсэн чи хаттад яасан. Юу гэдлээ this is ямар best food in Mongolia гэж тэгснээ баг манай эмээгийн тэр нөгөө тэр хүүхдийг харсан мэт дээ. Машинд нь яваад орсон. Тий. Тэр бичлэгийг харсан. Тэр хүүхд гэсэн чинь хэний хүүхд гэлээ. Жүжигчин талигач амбигийн хүүхд гэдэг чигч болсон. Тийм үү. Тэгээд үнсэж мүсдэг ягаа. Гарахаас ингэж үнснэ явж өдөртэй. Яа, did you like my kiss гэж араас нь хэлж байсан за. Сураанта хажууд нь яваад байгаа байхгүй гэсэн. Did you like my kiss? You tell you liked my kiss гэж. Яа, нэг инээдтэй англи хэлтэй тэгэл тэгэж ярьж маяад нэг хүүхдэдтэй амар хүрхэн байсан. Тэг өөрийн хүүхдийг малгай өгсөн шүү дээ яг тийм. Ийм өслөг малгай өмссөн шүү дээ. Тэрнийг нь тэр нөгөө нэг машинд явж байхад яг нэг хүүхд шидэж өгсөн гэсэн. Тэгээд тэр хоёр тэгэл малгай өмсөл амар баярлал. Nice гэж үгүй. Чи энэс өмнө I Shall Speed мэддэг байсан уу? Мэддэг байсан ш. Бата манай охин бас нэг үзэж үзсэн. Тэгээ бата бас нөгөө юун дээр Twitter дээр харуулж маруулаад иддэг гэсэн юм. Хятадд явж байгаа бичлэгнүүдийг үзүүлж иддэг гэсэн. Тэгэл энэ одоо юун солиотой марвэ гэж баг би дотроо нэг тийм бодол ингээл үзсэн чинь тавтахын өглөө хүрэтэрсэн гэдээ. Яа би бүр тэгээ ингээд 11 цагийн үед лайв нь хийсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээд би хааны үечлээ гэхгүй. Тэгсэн чинь яа ингээд цанхаар харчихсан чинь нэг манай хажуудлын сургуулийн хүүхдүүд ингээд гараад гүйж идсэн байхгүй. Бүр амар олон эрэгтэй хүүхдүүд ингээд гэл ингээл гүүгэл заяа. Би бүр ингээ юу болсон юм бол яагаад ийм олон хүүхдүүд юу яасан юм бол гэж бүр амар сандарч мандраа за. Ямар нэг юм болсон юм болов гэж бодсон чинь I Shall Speed in live хэлсэн юм билээ л дээ. Тэр live юм чинь хүмүүс хаана явж байгааг нь мэдж байгаа шүү дээ тий. Тэр бүхийн өргөөний тэргүүр явж байгааг нь харсан мэт дээ. Хараагүй. Чи үзээ заяа бүр амар олон хүн бүр 30-40 минут баг ингээд яг бүхийн өргөний тийм түүчирсэн заяа. Машиныг ингээд хүүхдүүд ингээд лсэн цаа. Тэгэл машинд нь хүүхдүүд ингэж наалдаж малдалаа. Нэг One Piece-ийн футболк ингэж өгч мөгөл цаа. Йоо бүр нэр арай л амарсан. Жинхэнэ celebrity нэрсэн биш үү? Амар. Цонхороо нэг хүүхд бүр бүхийн өргөний тийм цонхороо бүр Ашаа speed гэж орилж өрлөө цаа. Тэр хүүхдийг цавхлуу ингэж камерамен авч маа. Камерамен бол амар гойсон. Speedy-ийн камерамен хин гэлээ. Амар чухал ажил байна тий. Амар чухал ажил гэдэг юм билээ. Йоо бүр. Тэгээ тэрийг яаж лайв Starlink Marlink-тэй л явжсэн баг. Хоёулаа чинь ингээд сууж байгаад юм ба лайв тасах гэж болтон штэ. Тэгсэн чи тэр зүгээр ингээд хаач явж байсан. Тий камера юутай холбогдсон байсан юм бэ? Бүр ингээд амар чанарын өндөр түвшинд юу нь явжсэн тий бүр лайв нь явжсэн шүү дээ. Ямар ч гацалт юу ч байхгүй. Тэгээ амар гоё биш л. Тэгээ ингээ микзик нь болж молоо тий. Микзик нь болж молоо. Тэгэл тэр нөө фуд фестивалийн том хасар дотор орсон шүү дээ. Хасарт ороо суусан чинь дээрээс нь устаас чинь тэр what the fuck гэж нөгөөд бүртэж. Йоо тэр амар нийттэй хөлтөлээ. Ангууч хэсэг бол бүр ингээд арай л бас фанэсэн. Зүгээр яг явчихсан чинь ингээ юм бичдэг дээ. Тэр тэгээд мэдээж ирээрэл гэсэн багтал тийм үү? Мэдгүй тийм мөнгө төлчл ирүүлж байгаа шүү дээ. Бүрөө? Тэгжээж тэр хүн чинь тэр тэгжээж амар перформанс хийж гин, музейн тайлбарлагчийг авчирж гин. Хятадууд бол бүр амар мөнгө төлсөн баха тэрэнд. Би бол тэгж бодож. Хятадын стрим нь бас амар байсан юм шиг л тий. Хятадд бас амар олон бол. Хятадд бүр амар олон стрим хийсэн мэт л шүү дээ. Тийм байлээ. Би яг зүгээр алин ч үзээгүй л тий харсан.
Тэг би I Shall Speed-ийг мэддэг байсан юм. Бүр энэ хятадд явж ин гэхээс өмнө ч мэддэг байсан. Тэгээд бас нилээн алдартай хүн бас ирсэн байлээ. Тийм. H3 подкаст дээр хүртэл ярьдаг. Бүр тогтмол ярьдаг. Тийм. Дөрүүдийн нэг ш. Тэгэхэд ингээд ирсэн байна гэдэг ч супер. Чи яагаад яг тэр 5 дахь дүр яваа яасан штэ. Би хаана явж яснаа ерөөсөө санахгүй байх юм. Хоёлаа яагаад чи яг нүг би завгүй байна. Би өнөөдөр хийж чадахгүй байна гэдэг өдөр. Подкаст хийдэг өдөр байсан юм байна те 5 дахь өдөр. Тийм. 5 дахь өдрөөс. Яа. 5 дахь өдөр санаа. Тийм би халтураа хийж амждаг. Чи нэг халтураа хийж ин завгүй ана гэдэг. Амжаагүй л байгаа. Дуусахаас өмнө халтураа дуусгах халтураа дуусгах гад тэгээд зочинтой байсан идэж. Зочинтой байсан идэж чи юу яасан санагдах юм. Тийм тэг уучлаарай. Тэгээ I Shall Speed-ийг юусаа ярьж амжихгүй байсаар мартсан мөлий. Миний бол амар хүүхэн байсан би бүр ингээд амар үтсэн шүү дээ. Хари. Юуг нь хари? View син хари. Нийт төвхтэй л шүү. Одоо хаана явж байгаа юм бэ? Тийм байна. 7 сая. 7 сая. Back and better гэж 4 сая юм. 4 өдөр юм. Гэртээ ирсэн байна. Гэртээ ирсэн юм. Гэтэ хятадаар бичсэн ба шүү. Хятадд гэртээ юм гэж. Яа, 6 цагийн стрим байдаг нас. яа. Тийм. Түр амьдрал нь ийм гэж бодох бас сонь шүү. Ажил нь дээ. Ажил амьдрал тий. Байнгын ийм хай энергитэй байх хэрэгтэй юм хэцүү баха юу. I Shall Speed юу яаж эхэлжсэн чи мэдгүй. Юу гэж эхэлжсэн? Зүгээр тоглоом тоглоод эхэлсэн үү? Мэдгүй. ChatGPT. Одоо бүр Google биш зүгээр ChatGPT-гээс асууж. Миний ах наадхан ChatGPT-гээс асуу заяа. Би яг үнэн хэлж байгаа гэж үгүй. За би тэгж. Яа бүр чи наад iPad дээр юу идэ? Наадхан одоо яг миний нэгэлтийг чи ChatGPT-гээс асуу заяа гэж. Охин ээжтэй биш ChatGPT-д итгэдэг. Яа нэрэн гэсэн заа гэснээр манай охин бүр ингээ ChatGPT бидээдэг гэж хэрэлдэж мэрэлддэг чи ах шиг тэгснээр яа тийм гоё юм аа эдийн чиж ах шиг тийм чи тэгж хэрэлж байгаа хооронд өөрийнхөө хэрэгтэй мэдээллийг аваач. Яа Шал өөр төрлийн чи над юм уу асуугач. загналтай байдаг нас те. Хичээл номынхаа ямиг асуугач гэж. Яа ийм үед хүүхдүүд хэдүүлээ гүйлчгүй байсан гэж утгаар. Өрөвдмөр шүү. Нас. Хаанаас чинээс ч юм асуудаг байсан яа. Хинээс ч ээжээсээ нэг юм асуувал ээжийнхээ үгэнд итгэл за гэж. Одоо бол ээжийнхээ үгэнд итгэхгүй аав ч тийм ChatGPT-гээс асууж асуусан. Тэнгүү ChatGPT нь яг ээжийнхэн зөв юм хэлж игээд. Ээжтэй адилхан юм хэлж игээд. Яа. Тийм л энэ да тэгээд бидний Япон and ChatGPT гэдэг дугаар боллоо тий. Дараа тэгж яг хоёулаа ChatGPT-г юу вэ? Хооронд нь яриулъя за. Тэгэх юм бол хоёулынгийнх нь чирэг алахгүй. Чи ChatGPT дээр өөрийнх нь нэрийг асууж ирсэн хөөс номын дээр гантур гэж асууж ирсэн. Асууж ирсэн. Олигтой гарч ирж байгаа юм. Тэгэхдээ тэр бол early version байсан л та. Мөнгө төлдөггүй тэгээд үнгүү. Одоо асуувал бүр шал ондоо юм гарч иж магадгүй. Хин чи юу? Чи надаас өөрийгөө асууад байгаа юм уу гэж өөдөөс хэлж магадгүй. Оо тийм үү? Намайг гэж мэддэггүй шүү дээ. Намайг. Энэ намайг гэж мэдэхгүй байгаа. Энэ намайг гэж мэдэхгүй байгаа гэж. Энэ тэг би нөгөө бүртгэлтэй байдаг учраас үргэлж намайг гэж чамайг номын дээр гэж мэдх юм байна тий. Тийм. Бах. Тийм ээ. Золуулах юм байлаа юм гороо заа энэ ажил яарэ. Зөө тийм бивэ. Окей. Намайг усан минь тунд мод гэсэн ер нь нэлээ намайг төрөөс интророо хийчээ түүрээ гаргаж үг гэвэл яаралтай түүрнэл чухал юм байна. Юу ажил юм. Окей тэгээд ер нь ажил яаж авах вэ гэдэг нь үзтгэл. Яа на ямар их ажилтай байна ёо. I wanna die. Би ирж байхдаа онгоцмос хүрчээсэй л гэж бодчихсон. Би үхэл юм бол ажилласаа зогтож чадах юм билээ. Өөр надад ямар ч арга байхгүй.
Өөр ямар ч The money is шалтгаан good. байхгүй. The money is good. Гэхдээ харин илүүтэй гарсан мөнгөтэй болчиход бүр. Би бүр юмны үн бараг харахгүй Японд авсан шүү дээ. 5,000 100,000 юу ч. Өгсөн баасны 100,000. 5,000-аас nothing. За тоглосон шүү. Тоглосон юм аста тоглосон. Юу Энэ гэж нэстэ тоглоом байлаа guys уучлаарай. мөнгө Хоёр юм өмс шүү. илүүтэй гарсан мөнгөтэй байсан бол юу гэж ажил хийгээд шаналаад явж яах вэ? За тэгээд бид нартай хамт байсан баярлалаа. Gatpro-го өглөө үлэн дээрээ өглөө болгон уугаарай. Таныг эзний эрүүл орчинг бүрдүүлэх болно. Thank you. Тэгээд дээрээс нь B1, B2, B6 витаминтай. Тэгээ банаквата баярлалаа. B6 амар хэрэгтэй мэл шүү нэр. Мах баг иддэг бол амар хэрэгтэй гэдэг үү? Тэр чинь B12 үлээ. Ер нь л gut health энэ хотоодны юунд амар сайн юм лээ. B6. Би өөр дагаврыг маш сайн мэдэрч байгаа. Баярлалаа. Окей. За, thank you. Баярлалаа. Манай подкастыг сонссон За дараагийн дараагийн дугаар дээр зочинтой уулзцгаая. Bye. Одтой тэнгэрээс мишэхэр орчлон дэлхийг хэрэл түлхэр